үзэгчтэй уралдаан цэнгийн дааханы нэвтрүүлэг санхүү эдийн засгийн их сургууль дээрээс та бүхэнд хүргэх бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналтын газрын уралдаан цэнгийн дааханы нэвтрүүлгийг зохион байгуулж байна. За татвар төлөгчийн өдрүүд маань бид нар энэ жил 26 дахь удаага тэмдэглэл өнгөрүүлж байна. За нийт татвар төлөгчдийн холбоонд бид нар энэ удаад шидэг татвар төлөгчдөө шалгарууллаа. За мөн ерхий боловсролын сургууль болон ихтэй сургуулиуд дээр татварын хуулийг сурчлах үйл ажиллагаануудыг хийж байна. За энэхүү хүрээндээ бид нар энэ санхүү эдийн засгийн их сургууль дээр ирээд оюутан залуучуудын хатуунцаас бүжээн цэнгээд аахаа нэвтрүүлгийг хийхээр болсон байна. Тэгээд нийт оролцож байгаа оюутан залуустаа бүгдээр нь амжилт хүсье. За ингээ аахаа уралдаан цэнгээд нэвтрүүлгийн маань хамгийн анхны сэтгийг хагалж эхний асуулт. Модны гол юу байдаг вэ? Модны гол доо. Тэг. Хоос. Баяр үргээ модны гол доо үсэг байдаг баяр үргээ. За тусалтай бороотой үчээр дурлсан охиндоо дуу аялан очисон дондог ямар цэцэг аваач хүсэн бэ? Хошоо асуулт байна. Сарнаа. За сарнаа биш байлаа. Ямар цэцэг? Зөө баяр үргээ нойтон цэцэг. Татварын ерөнхий хуулийн сүүл шинжилсэн найруулга нь хизээнээс мөрдөгдөж эхэлсэн бэ? 2020 он. Зөө 2020 оны 1 сарын 1-ний өдрөөс маш сайн бай. За энэ бол бас нэлээ хэцүү асуулт байсан баг. Татварын хөө хэлцэх хугацаа хэдэн жил үргэлжилдэг вэ? Хөө хэлэлцээ. Хугацаа 5 жил. тун харамсалтай 1 жилээр зөрж байна. Татварын хөө хэлцэх хугацаа хэдэн жил вэ? Баяр үргээ 4 жил. Татварыг бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингү болгох эрхтэй субъект юу вэ? За 1 2 3 тун харамсалтай байна. Маш амархан асуулт байгаа. Татварын хий байна. Татварын ерөнхий газар биш. Зөндөө хэрүүл бодогдоо танаа санаж байгаа болов. Засан газар. За дөхөж байна. Гэхдээ харамсалтай биш байна. Дараагийн ойлог барь. Улсын хурал. Улсын их орон. Хүлээн зөвшөөрөхүйц эрсдэлтэй татвар төлөгч хэд хүртэл үнэлгээтэй байх вэ? 3. За 3 биш байна. 5. За биш байна. 9. За 9 биш ээ. 1 2 10. 10 арай биш байна. 12. 12 биш байна. 25. Зөө баяр үргээ 25. Маш сайн. 7 хоногийн бям ням гариг болон нийтээр тэмдэглэх баярын өдрөөс бусад өдрийг юу гэж нэрлэдэг вэ? Ажлын Тийштэй ажлын өдөр шүү дээ. Татвар төлөгчийн хуулиар төлөвлөлт зохих татварын ногдлыг хэн тодорхойлох вэ? Биш байна. Дахиад асуултаасаа ойлгоорой хүүхдүүдээ. Татвар төлөгчийн хуулиар төлөвлөлт зохих татварын ногдлыг хэн тодорхойлох вэ? Ногдол нь шүү дээ. татвар төлөгч юм уу? Тийштэй татвар төлөгч өөрөө баяр үргээ. Маш сайн байна. За эдгээр асуулт асууя. Хайртай хоёр бас өндөр хатан дээрээс үсэрч амиа оруулжээ. Тэд үсрэхийнхээ өмнө 3 үг хэлжээ. Юу гэж хэлсэн бэ? 1 2 3. Яг зөв. Айгуу хайрсан. Өөртөө татвар төлөгчийг гэр бүлийн гишүүдийн өдөр тутмын хэрэглээний хувьцыг битүүмжүүлж болох уу? Үгүй. Хориглон болохгүй. Яг зөв. Маш зөв. Татварын албанд 25 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан татварын улсын байцаагч ямар цол олгодог вэ? 1 2 3. За биш. За ингээд олгодог цолууд байдаг та тий. За 1 2 3 тун харамсалтай байна. Эрхэмжээ сал. За биш байна. За 1 2 3. За тун харамсалтай. Ямар цол олгодог вэ? Мэргэсэн юм болов. За ер нь бол мэрэгсэн бас байж болно. Тэгтэл арай биш. Итгэмжлэгдсэн төлөв өгч. Биш байна. Итгэмжлэгдсэн зөвлөх. Зөвлөх. За баяр үргээ. Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол хаана гомдол гарах вэ? Татварын албаны хөндлөлт. Үгүй ээ. Татвар харамсалтай байна. Хаана гомдол гарах вэ? Шүүхт. Шүүхт биш байна. Хаана гомдол гарах вэ? За татвар харамсалтай байна. Татварын өмнө. Баа. За татвар харамсалтай. Тус төгрөхийн татварын хэлтс. Биш байна. 1 2 Татварын хязгаар. 3. Нөгөө харгалзах татварын байдаг шүү дээ. За тун харамсалтай байна. Хаана гомдол гарах вэ? Захиргааны хий. Захиргаа ер нь өгч байгаа. Гэхдээ тэр авцаа. За тун харамсалтай. Харамсалтай байхгүй. За Агашны шүүхт. шүүх. За тун харамсалтай. Маргаан таслах зөв. Маргаа таслах зүйл. Баяр үргээ. За сая жоохон нурга авахулчуу. За одоо жоохон хөнгө асуулт явдаг юм да. 3 өндгийг 2 аав 2 хүү яаж идэх вэ? Нөгөө нэг өвөө аав хүү юм шүү. Оо баяр үргээ.
Гайхалтай. Татврын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын хэдэн өдрийн өмнө урьдчилан мэдэгдэх ёстой вэ? Урьдчилж мэдэгдэх нөөс би ч маань шалгалаа шүү гээд. 10. Баяр үргээ. 10-аас доошлгүй өдөр. Ямар байгууллага нь тухайн татвар төлөгчийн экспорт, импортын үйл ажиллагаатай холбогдох мэдээллийг татврын албанд тухай бүр хургуулах үүрэгтэй вэ? Гадаад худалдааны хэлсэн. За үгүй. Айлын байгууллага. Гайлын байгууллагад харьцаж байгаа шүү дээ. Баяр үргээ. Цагдаагийн байгууллага орон зайсан татвар төлөгчийн хаягийг тогтооход ямар байгууллагатай хамтарч ажиллах вэ? Ажлынхаа газартай хамтрах. Юу нэ ажлын? Ажлынхаа газартай. Заагүй. Бие. Татварын албаны. Ийштэй татврын албаталгаад хамтарч ажиллах шүү дээ. Баяр үргээ. Татвар төлөгчийн эрх ашгийг итгэмжлэл болон гэрээний үндсэн дээр төлөөж татврын албатай харилцах эрх үүрэг бүхий этгээдийг хэн гэдэг вэ? 1 2 3. Дараагийн Татврын байцааг. За биш байна. Татварын зөвлөл. Биш байна. Итгэмжлэг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч баяр үргээ. Татврын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгуул, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хөргүүлэх баримт бичгийг юу гэдэг вэ? Акт. Зөв. Нөхөн ногдуулалтын акт юм биш үү? Төсвийн орлогыг бүрдүүлэх татврын албаны ямар үүрэгт орох вэ? Энэ бол маш амархан асуулт. Үндсүр. За үндсэн чиг үүрэг. За дараагийн асуулт. Татврын ногдлыг бууруулах, татврын суурь багасгах, эсвэл алдагдлыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой татвар төлөгчийн үйлдэлийг юу гэдэг вэ? Үйлдэлийг татвараас зайлсхийх. Яа зүг татвараас зайлсхийх. За таны үйлдэлүүдийг бол хийж болохгүй байна шүү дээ, тийм ээ? Тэгвэл хуулийн хариуцлагатай гэсэн. Гэрээт харуул хамгаалтын тусгай зөвшөөрлийн мэдээллийг ямар байгууллага гаргаж өгөх вэ? Үгүй. Тун хариуцлагатай байна. Гэрээт харуул хамгаалтын тусгай зөвшөөрлийн мэдээллийг ямар байгууллага гаргаж өгөх вэ? Цагдаагийн байгууллага. За цагдаагийн байгууллага. Баяр үргээ. Суутгуул зохих татвараа суутгаагүй суутхан төлөгчийг нөхөн төлбөр зохих татврын дүнгийн хэдэн хувиар торгох вэ? 15. Биш байна. Дараагийн хувилбар 30. 40 байна. Дараагийн хувилбар 40. Баяр үргээ. Татврын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлийг давтан үйлдвэл хэдэн хувиар торгох вэ? За энэ алдаатай юм. 2 удаа хийсэн болвол те 3 удаа ингээд давтаж хийсэн болвол 50. Худалчгүй ямар байх ёстой вэ? 1 2 3. Сэргэлэн багтай. За бас төгч гинэ. Худалчгүй ямар байх ёстой вэ? Худлаа хэлтгийг нуудаг байх хэрэгтэй. За одоо төгч байна. Худлаа ярьж чаддаг байх. Харин худлаа ярьж чаддаг байхын тулд ямар байх ёстой вэ гэж байгаа байхгүй юу? За ямар байх ёстой? Худалчлаа. За худалчил байхгүй. За худалчгүй ямар байх ёстой? Ухаантай байх хэрэгтэй. За ер нь баг ойролцоо. За чинийхийг авчиадгүй. Сайтай байх ёстой. Хувь хүн өөрөө хүсэл гарган үйл ажиллагааны орлогоо тодорхойлсон бол хэдэн хувиар татвар ногдуулах вэ? 10. Биш байна. 11. Биш байна. За бууд хэдэн? 1 хувь баяр үргээ. Албан татвар төлөгчийн үр тарианы үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг хэдэн хувь өнгөлөх вэ? 80. 80 арай биш байна. Хэд байж болох вэ? 50 баяр үргээ. Албан татвар төлөгчийн модны суулгацын үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг хэдэн хувь өнгөлөх вэ? 50 баяр үргээ. Үйл хөдлөх эд төрөнг борлуулсны орлогын ямар дүнгээс татвар ногдуулах вэ? 1 2 3. Нийт дүн. Нийт дүн баяр үргээ. Нэмэгдсэн үртгийн албан татврын урамшууллын орлогод татвар ногдохгүй. Ногдохгүй баяр үргээ. За маш сайн байна. Бооцоо тоглоомын орлогод хэдэн хувийн татвар ногдуулах вэ? 40%. 40% баяр үргээ. Монгол Улсын хөгжлийн банкны өрийн бичгийн төлбөр хүүний орлогод татвар ногдохгүй. Ногдохгүй баяр үргээ. Ногдол ашигын орлого ямар орлогод хамаарах вэ? Бусад орлого. За тун хариуцлагатай байна. Ямар орлогод хамаарах вэ? Хөрөнгөний орлого. Хөрөнгөний орлого баяр үргээ. Гэр оролдлыг орон сууцчлах үйл ажиллагаа хэрэгжүүлэх байгууллагад газар өмчлөх эрхээ борлуулсан бол татвар ногдохгүй юу? Ногдно. Тун хариуцлагатай байна. Ногдохгүй. Мэдээж ногдохгүй. Та нэг чөлөөт асуулт явуучих. Шавжны нэртэй орд Хилэнц. баяр үргээ. Дэлхийн хамгийн жижиг улс. Тун хариуцлагатай байна. Хамгийн жижиг улс. Нөгөө
Нөгөө нэг Нөө Европт идэг. Тэ 2 8 200 хүнтэй илүү. Тэ оо. Гарч ирд. За нэг хөлбөр Юу лээ. бод жог мэдээд агш явах юм. За таарсан цаг дуслаа. За хамгийн жижиг ус Даниэл. биш таарсан байна. Венесуэла. Биш байна. За тэнд бас мэдгүй байгаа байна. Жижиг ус. Хамгийн жижиг ус. Ватикан. Ватикан. Баяр үргээ. Чингис хааны хамгийн бага хатны нэр Хула. Хулан зөв байна. Анаашны хил хэдэн сантиметр урттай байдیں۔ Эсвэл тавлаг байлгүй тий. Гүй. Илүү урт юм байна шүү. Анаашны хил хэдэн сантиметр урттай вэ? 30-аас 35. За тун харамсалтай байна. Анаашны хилний урт 40-с 50. 90 40. Тун харамсалтай байна. Анаашны хил. 50-аас 60 миллион. За яг нэг тоог хэл. 60. Жаар баяр үргээ. Хөрөнгөний орлогыг хэд ангилах вэ? Тун харамсалтай байна. Хөрөнгөний орлогыг хэд ангилах вэ? 4 шүү дээ. Үйл хөдлөх хөрөнгө шилжүүлсний орлогод хэдэн хувийн татвар ноогдох вэ? 2. Энийг бол зөвхөн хүн болон мэдж байгаа. Татврын хэлбэршүүлсэн гормоор тодорхойлсон албан татвар ноогдуулах орлогод хэдэн хувийн албан татвар ноогдуулах вэ? 1. Баяр үргээ. Согтууруулахында үйлдвэрлэх, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгч хялбаршуулсан гормыг хүсэлт гаргах эрхтэй юу? Эрхгүй. Яг зөв баяр үргээ. Нийт орлогоос зардлыг хасаж татврын тайлан гаргасан илүү зардлыг юу гэдэг вэ? 1 2 3. Засагдахгүй зардал. Баггүй. За тун харамсалтай. Илүү зардлыг юу гэх вэ? Алдагдал. Алдагдал. Баяр үргээ. Албан татвар төлөгч аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тайлан ямар дүнгээр тайлгнадаг вэ? Биш байна. Цэвэр. Тэг. Өссөн. Өссөн дүнгээр баяр үргээ. Дулаан цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж ихэлсний дараагийн тайлан хугацаанаас эхлэн 3 жил хэдэн хувиар хөнгөлөх вэ? 50%. Биш байна. Хэд үү? 10 биш байна. Тод хариулаарай хүүхдүүд ээ. Тэнд 15%. биш байна. 50%. 50 биш байна. 95. За төгсөө. Гэтэ харамсалтай байна. За тэнд 100 биш байна. Тун харамсалтай. 45. 45 биш байна. Тун харамсалтай. Хэд вэ? 90. 90. Баяр үргээ. Бараа материалын хэвийн хоригдлын хэмжээг хаанаас батлах вэ? Бараа материалын Хэвийн хоригдлын хэмжээг. засгийн Засгийн газар баяр үргээ. Монголын хамгийн намдар газар. Юу нэ? Өөрөнгө. Биш байна. Өмнө хав. Биш байна. Хөхнөрийн хатгар. Яг зөв хөхнөрийн отгор. Баяр үргээ. Монголын морин өртөө хэдийд үүссэн бэ? Өгөөд ань юу? Биш байна. Чингис хаан юу өгöd байна. Биш байна. Өмнө орсон. 13 дугаар 100 нь бол 13 дугаар 100. Гэхдээ яг хин хааны үед чи оны нийлэхгүй маа гэхэд ядаж хааны нийлж чадах вэ? Тун харамс. Хин гинэ? Биш байна. Монголын морин өртөө хэдийд үүссэн бэ? Хин хааны үед. Биш байна. Монголын морин өртөө. Тэр одоо хувлаа болсон. Зөв шүү дээ хувлаа 1900 1229 онд хувлаа хааны үед. За мэргэжлийн асуулт руу орж ирье. Нөөтийн суутганд төлөгч болоход борлуулалтын орлого хэдэн төгрөгт хүрсэн байх вэ? 50 сая. За энэ компанитай хүн бол мэдж байгаа. Борлуулалтын орлогын хэмжээ 50 сая төгрөгт хүрсэн өдрөөс хойш ажлын хэд хоногийн дотор нэмэгдсэн үртгийн албан татвар суутганд төлөгчөөр бүртгүүлэх хөрөглөө татврын албанд гаргах вэ? 14. Тун харамсалтай байна. 40 ихтэй. Одоо бүртгүүлэх ёстой. 10 баяр үргээ. Нөөтийн албан татвар суутган төлөгчөөр сайн дураар бүртгүүлэхийн тулд борлуулалтын орлого хэдэн төгрөгт хүрсэн байх ёстой? 10. 10 сая баяр үргээ. Мөнгөн хөрөнгнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг юу гэж нэрлэдэг вэ? Биш ээ. Бараа баяр үргээ. Монгол улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа ажил үйлчилгээд хэдэн хувиар нөөт ногдуулах вэ? Тэг баяр үргээ. Ашигт малтамлын эцсийн бүтээгдэхүүн хэдэн хувиар ногдох вэ? Тэгвэл тэг. Тэг баяр үргээ. За энийг бол хүн болгон мэддэг байлгүй дээ. Нөөтийн тайлан ямар хугацаанд гаргаж өгөх ёстой вэ? Сар бүрийн ихэнд гараад. Сар бүрийн эхэнд. За хариулаагаа өгч үзлээ шүү сайн хүүхдээ.
Нөөтийн тайлбар ямар хугацаанд гаргаж өгөх ёстой вэ? Сар бүрийн 25 минут. Биш. Тун харамсалтай. Нөөтийн тайлбар ямар хугацаанд гаргаж өгөх ёстой? Энэ бол одоо нөөт гаргадаг компаниуд бол бүгд мэдж байгаа. Дараа сарын 10-ны. Дараа сарын 10-ны дотор шүү дээ. Баярлалаа. За, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан автоеврын хэрэгсэл нөөт ногдох уу? Ногт. Яг зөв баярлалаа. Мэдээж ногдох тийм. Эрүүл мэндийн үйлчлэгэнд нөөт ногдох уу? Ногдохгүй. Баярлалаа. Нөөтийн тайл нь тушаах сүүлийн өдөр хизээ вэ? Дараа сарынхаа 10-ны дотор. Баярлалаа. Нөөтийн урамшууллыг жилд хэд удаа авдаг вэ? 1. Тон харамсалтай. Пенальт чинь штэ та гурав пенальт чинь одоо асуултаа аюу сайн сонсоод хариулах хэрэгтэй байхгүй юу? Нөөтийн урамшууллыг жилд хэд удаа авдаг уу? 4 удаа. Баярлалаа. За ингээд уралдаан цагийн таахын нэвтрүүлгийн маань төгсгөлийн үе ирж байна. За манай хоёр залуу маань үлдсэн байж байгаа. За хамгийн сүүлийн асуулт. Татврын хуультай холбоотой асуултыг ямар утасны дугаараар лавлах вэ? Тусгай дугаар байгаа. Биш тийш харахгүй. Биш тийш харахгүй. Яг нааш харж байгаа. Хэд гинэ? Энэ чимэг байгаа. За мэдхгүй. За тугаарлалтай дараагийн залуу. Татврын холбоотой асуултыг ямар утаснаас лавлах вэ? 1800. 1800 зөв. Тоон дээр орж ирэл бүтлээд байгаа юм аа. 1800. За ий баримтын нууд хэд нэ? 1812-ны. Баярлалаа. За өнөөдрийн АХ тэмцээнд идэвхтэй оролцсон нийт оюутнуудаа бас баяр хүргэе. За манай оюутнууд бол бүгдээрээ бас татрын мэдлэгээр бас гүнзгий сурж байгаа юм байна. За энэ мэрэгчлэрээ бас мэрэгчтэй эзэмшээ татрын байцаагч болох хүмүүсийн дотор байгаа. Тэгэхээр та бүхэндээ бас ирээдүйн одоо энэ сургуультанд сурж байгаа суралцж байгаа явцад нь бас амжилт хүсье. Ирээдүйн шилдэг татрын улсын байцаагч болохыг бас хүсэж ирээё. За амжилт хүсье. За манай өнөөдрийн уралдаан тэмцээнд 3 дугаар оронд орсон ганц өх. За баяр хүргэе. За 2 дугаар оронд орсон Б золцодмаа. За баяр хүргэе. За тэргүүн байранд эм хүслэн. За баяр хүргэе. За ирхэм үзэгчдээ Баянгол дүүргийн хяналт шалгалтын тасгаас явуулж байгаа уралдаан цэнгэнд АХ нэвтрүүлэг маань маш амжилттай зохион байгуулагдлаа. За энэхүү уралдаан цэнгэнд АХ нэвтрүүлэгт маань санхүү эдийн засгийн их сургуулийн оюутнууд маань бүгдээрээ амжилттай сайхан оролцлоо. Ингээд нийт оюутнуудаа одоо амьдралд нь, ажилд нь, хичээл сургуульд нь маш том амжилтыг хүсэн өрөөё. Манай өнөөдрийн АХ цэнгэнд нэвтрүүлэг маань өндөрлж байна. Баяртай үзэгчдээ.